45 дугаар анги 9 үнний замыг бут цогсон нь Ван Янфэний бүх биеэр хүчтэй жинхэнэ их хүчний аура эргэлдэж байв. Ли Минь талбай дээр бүрэн гарч амжаагүй байхад тэр чангаар хашгираад гартах 3 тохоо илдээ хөдөлгөв. Элдэн дээр нь гэрэлт бичээсийн тэмдгүүд асаж эхэллээ. Нийт 10 тэмдэгт байв. 9 ногоон тэмдэг нь Ван Янфэний жинхэнэ их хүчээр бүрэлдсэн бол сүүлийнх нь бичээсийн мастрын үлдээсэн бичээсийн тэмдэг байлаа. 9 үнний зам бол Ван гэр бүлийн тэргүүн их цэргийн гавьяа байгуулсны дараа хүртсэн гэр бүлийн өв техник. Тэнгэрийн Аз хаан тулсын анхны эзэн хаан энэ техникийг Юэло хотын Вэн гэр бүлд уламжлуулан өгч хойч үедээ судлуулж үлдээсэн хэрэг. Энэ Ван Янфэний бие бэхжүүлэх төвшний 3 дугаар шатны ихэнх үедээ 9 тэмдэг бүрдүүлэх төвшөнд хүрсэн байна. Хэдийгээр энэ ногоон тэмдгийн хамгийн суур төвшний шахамж хэлээ үнэхээр муугүй юм. Тулааныг ажиглаж байсан наснууд ингэж ярилцаж байлаа. Тэдний туршлага өргөн тул Ван Янфэний ашиглаж буй тулааны техник төвшин гарал үүслийг амархан таньжээ. 9 үнний замыг ховор эрдэнэстэй хавсруулж хэрэглүүл жинхэнэ хүчээ гаргадаг. Язгууртан гэр бүлийн залуус үнэхээр бусдаас өөр тавцан тоглодог юм. Тэдэнд үе дамжсан тулааны урлаг байна. Дээрэс нь хэдэн мянган алтан лингийн үнэтэй эрдэнэс бий. Энгийн гаралтай тулаанчтай харьцуулахад тэдний нөхцөл хамаагүй давуу. Ли Минь аюулд орлоо. Тэр зүгээр л жирийн хүү 9 үнний замыг хаах ямар тулааны техникүүд түнд байх вүлээ. Талбай дээр Ли Миний нүд хурцаар гэрэлтэж Ван Янфэний элдэн дээрх ногоон тэмдгүүдийг ажиглаж байв. Бичээсийн техникт суралцахын өмнө хүн эхлээд сүнсний аргын томьёог судалж өөрийн сүнсний хүчийг өдөрдөж сурах хэрэгтэй. Ли Минь оргил төвчний сүнсний аргын томьёо болох дарангуйлагч сүнсний аргыг судалсан. Тиймээс тэр ховор эрдэнэс зэвсэг доторх жинхэнэ их хүчний урсгалыг мэдрэхтэй туйлын хорц байлаа. Сүнсний хүчээ сунгах төдийд л тэр дотор нь юу болж буйг тодорхой ойлгож чадна. Ван Янфэн ямар нэг тулааны техник ашиглаж байгааг би мэдэрч байна. Гэхдээ тулааны техникүүдийн хувьд би тийм сайн мэдэхгүй. Тиймээс түүний дутагдал хаана байгааг шууд олж чадахгүй. Харин бичээсийн техник зэвсгийн хувьд бол Тэнгэрийн Аз хаан тулсад надаас илүү ойлгох хүн бараг байхгүй. Жинхэнэ их хүчний урсгал дах сул цэгийг би тод харж чадна. Ли Минь ингэж бодож байх зур Ван Янфэний илдээ хатхан урагш дайрчээ. Тэр зайг богиносгож гэр бүлийн тулааны техник 9 үнний замаа ашиглан хэдхэн нүүдлийн дотор Ли Минь гэх асуудлыг шийдэж өөрийн нэр хүндийг өсгөхөөр шийдсэн байлаа. Жинхэнэ хүч урт элдэнд нь цугларч хурц эсгэрэх дуу гарав. Энэ бол эрдэнэс ашиглахын давуу тал. Жинхэнэ хүч төвлөрөхөд зэвсгийн сүр хүч нэмэгдэж тулаанчийн давуу байдал улам өснө. Ийм хүчтэй аврагийн өмнө эрдэнэсгүй тулаанч өөрийгөө эсэргүүцэх чадваргүй мэдэрч болно. Учир нь зэвсгээр тулсан ч өөрийнх нь зэвсэг анхны мөргөлдөөнд л хугарч магадгүй. Ли Минь өгөхөд бэлд. Ван Янфэнд хашгираад түүний элдэн дээрх 9 тэмдэг ногоон гэрлээр дүүрэлцэн асав. Урт элд доош цавчхад асар хүчтэй элдийн дайрал Ли Миний мөрлөө буулаа. Ли Миний хүүхэн хараа агшиж хоёр хөлн гинт газрыг хүчтэй дарлаа. Түүний бие цахилгаан мэт хөдлөв. Бан. Ван Янфэний элд газрыг цавчхад бутарсан чулуу агаар төсрөв. Энэ хөх чулуунд тавцсан шидийн тойргоор хамгаалж төмөр мэт хатуу болгосон байв. Гэвч Ван Янфэний элд түүнийг хагас тохой гүн зүсжээ. Энэ ганц цохилтын сүр хүч аимшигтай байлаа. Хэдийгээр элд нь онож чадсангүй ч Ван Янфэн дургуйтсангүй. Харин чангаар инэв. Ли Минь чи хурдтайгаар намайг харьцуулах гэж байна уу? Чамд жаахан төрөлхийн тэнгэрлэг хүч байгаа зогсохгүй. Хурд чинь ч гайгүй юм шиг байна. Гэхдээ харамсалтай чи хөдөлгөөний тулааны техник ашиглаж чадахгүй. Хурд гинэ. Надтай Ван Янфэний хурд харьцуулна гэж бодож байгаа чинь өртөлтөө юм. Ингэж хэлмэгц Ван Янфэний алхам өөрчлөгдөв. Түүний бие бүдгхэн сүдэр болж хувирах мэт болов. 7 гаслан талхам. Ван гэр бүлийн хөдөлгөөний тулааны техник. Энэ бол Ван гэр бүлийн нууц тулааны техникүүдийн нэг 7 алхам дотор хүснээрээ гарч ирж алга болж чадна. Хурд нь сүнс бурхныг ч давна гэдэг. Хуучин язгууртан гэр бүлүүдийн үнэхээр хатаархмаар юм. Зэвсгийн сул тулааны техникээр сул хөдөлгөөнөөр сул ингэж яаж тулдах юм бэ? Хүмүүс ярилцаж байх зур Ван Янфэний 7 алхам хийгээд газар зур агшин зур Ли Минь хажууд нь гарч ирэв. Ногоон гэрлийн шугам дахин гялсхийж 9 тэмдэг жинхэнэ их хүчээр гялцав. Илт Ли Минийг гарлуу завчлаа. Долоонгүй ухааны тулааны ордны тэмцээний үеэр бусдыг алхахыг хориглодог. Ийм зүйл хийвэл сургууль хатуу шийтгэн. Тиймээс Ван Янфэн Ли Минийг гарлуу завчсан юм. Энэ цохилт аминд хүрэхгүй. Гэвч яс сугалж гарын шүрмсийг таслахад хангалттай. Дараа нь сайн эмээр
яс булчингийн зассан ч тэр гар бараг хэрэггүй болж цаашдын бясалгалтанд том саад болно. Энэ бол хорон санаагаар дүүрэн нууц хориотой цогцолтойлаа. Wang Yanfei-ний амны буланд ёчтой инэвсгэл тодров. Чи авьяастай юм биз дээ. Тэгвэл би тэр авьяасын замыг чинь тасалчихъя. Тэгээд чи дахиж яаж надтай тэрцгийг чинь харъя. Түүний элдний цаад санаа энэ байв. Тэр өөрийгөө ялагдана гэж өчүүхэн ч бодсонгүй. Гэвч яг энэ мөчөд Лимийн чанга хашгирч хөлийн уулыг тэнхлэг болгон огцом эргээд нударгаа урагш түлхөв. Энэ бол ямар ч гоёл чимэглэхгүй энгийн шулуун нудраг. Гэвч дотор нь дор хаяж 30000 жингийн дарангуй хүч агуулгадж байлаа. Бан! Нудрагны төв Wang Yanfei-ний элдний эрен дээр туслаа. Энэ бол Лимийн зэвсэг доторх жинхэнэ их хүч хамгийн сул, хамгийн тогтворгүй байгааг олж харсан цорын ганц сул цэг байлаа. Wang Yanfei-ний элдний хордыг бодвол яг тэр нарийн цэгийг онно гэдэг төсөөлхийн аргагүй хэцүү. Хэрв Лимийн олон жил яс салгаж хөдөлгөөн бүрээ булчиндаас ил хурцалж оновчоо бэлтгээгүй байсан бол бичээсийн тэмдгийн сул талыг мэдсэн ч ашиглаж чадахгүй байх байлаа. Тэр богино агшинд Wang Yanfei-д биеинд нь замбраагүй жинхэнэ их хүчний долгион дагчин орж ирэхийг мэдэрлээ. Элдэн доторх энергийн урсгал тасалдав. Хэрв элдэн төвлөрсөн жинхэнэ их хүч үхлийн ногоон могоо байсан бол Лимийн нудрах тэр могоон гол хэсгийг тас зогсон сүх байлаа. Яаж? Жинхэнэ их хүчний урсгал зогсох мөчид Wang Yanfei биеэрээ хүчтэй өвдөл мэдэрч цусан дээш ориглоо. Юу болсныг ойлгож амжаагүй байхад Лимийн аль хэдийн хөлөө хөдлөхөн Wang Yanfei-ний толгоор өвшүүлжээ. Лимийн олон жилийн турш өдөр бүр хөлөө модон хожуул дээр бэлтгэсэн. Тэр энгийн мэт харагдах хөшөөлөлт нь гүн өвдөлтөөр давтагдан бэлтгэгдсээр хатуучсаар хүч байлаа. Өвдөлтийг нь зөвхөн төмөр утас өвсл арай намдаадаг байсан. Энэ бол хаосын дэд мэдээний аргыг бэлтгэснээр бий болсон аимшигтай хүч. Цэвэр хүчний цэцэрлэлээс ялгаагүй. Лимийн хөлийн луугийн сүүл мэт далайн цохилтоор савгагдав. Гэхдээ Wang Yanfei чадваргүй хүн биш. Оюун донслсон байсан ч арайхийн гараа өргөн Лимийн өвшөлтийг хаалаа. Гэвч Лимийн хөл Wang Yanfei-ний гар дээр бухад Wang Yanfei яг л зузаан төмөр саваан цохиулсан мэт мэдэрлээ. Гар нь тэр даруй мдээгүй болж даралтанд нь бараг ухаан алдах шахав. Wang Yanfei-ний зүрх цочив. Энэ ямар гаж хүч вэ? Тулааны өрөл гинт өөрчлөгдөд тэнд байсан наснуудын зүрхэн ч мөн адил цочирдов. Тэр энгийн нудраг үндэ огт энгийн биш байлаа. Үзэж байсан нэр дэвшигчид ямар нэг хачин зүйл анзаараагүй. Гэвч эдгээр нь Hot Ten мастерууд. Тэр энгийн нудрагны цаад нууцыг амархан олж харсан. Энэ Лимийн яаж ийм зүйл хийж чаддаг байна? Өшөөлөлт Wang Yanfei-ыг агаар тойш шидэв. Нэг амьсгаагаач өнгөрөөгүй байхад тэр хараандаа Лимийн агшин зур ойртож ирэхийг харлаа. Муу байна. 7 гаслант алхам. Wang Yanfei хоёр хөлөө хөдөлгөн 7 гаслант алхмыг ашиглав. Түүний бие ердийн хөдөлгөөний хуулийг зөрчиж буй мэт хажууд шилжин үүмж буй жинхэнэ их хүчээ цааш хянаж чадсангүй. Нэг амаар цусаар бөөлжлөө. Тэр удаа Wang Yanfei-ний зүрхэнд айдас шингэж эхлэв. Анх тэр гоёмсог суврагад өөрийн хүчийг бүрэн гаргаж чадаагүй гэж бодсон. 9 үнний замын хүч буурсан учраас л 4-р давхарт хүрээд 2 хэрцгий аратантай хамт өгсөн гэж итгэж байлаа. Хэрв ховор ээлдээ авч орсон бол 5-р давхарт амархан хүрч тэнхээ олон аратныг алж чадна гэж өөртөө бүрэн итгэж байсан. Гэтэл одоо тэр Лиминд ингэтлээ дарлагдж байна гэж үү? Тэрүү Лимийн 5-р давхрын хэрцгий аратнуудыг үнэхээр алж чадсан хэрэгөө. Өөрөөрөө бахархаж бардамнан гайхуулдаг 9 үнний зам бүрэн дарагдлаа. Энэ нь Wang Yanfei-д гүн готом шиг муу ярийн мэдрэмж төрүүлв. Тэр энэ үзээ ядмаар шивжийн эсрэг яаж хариу цогт хийхээ бодож амжаагүй байхад Лимийн аль хэдийн дахин урагш дайрав. Энэ удаа Лимийн хутгаа ашиглаж байлаа. Чиний хутгийг тас цавчна. Өмнө их хэмжээний жинхэнэ хүч зарцуулснаас болж Wang Yanfei нь одоо зөвхөн хүчнийхээ тал орчмыг л ашиглаж чадна. Түүнд 9 үнний замыг дахин бүтээх ашиглах цаг байсангүй. Тиймээс тэр чадах бүх жинхэнэ хүчээ элдэндээ төвлөрүүлэн элдийн бат бүх хурц дээд чанарт найдан Лиминий товтлогоо хаахаар болов. Тэр нэг зүйлийг аль хэдийн тооцжээ. Хэрв тэр ил дээрээ хаавал Лимийн хутгаа татхаас өөр аргагүй. Эс бөгөөс хутхан тас авчигдана. Гэвч тэр Лимийн хутгаа татахгүй гэдгийг төсөөлсөнгүй. Харин ч ердөө ясаалах хутгаар түүний элдийн өдөөс тослоо. Бум! Хүчтэй дэлбэрэлт мэт чимээ гарч жинхэнэ их хүчний галзуу мөргөлдөөн донд ясаалах хутга тас авчигдав. Wang Yanfei гайх жамжааг байхад Лимийн аль хэдийн чангаар шаржээ. Тасарсан яс салгах хутга хид хідэн хурц хэлтэрхий болон тэсрэн бутрав. Фүф! Тэр хийнүүд яг л нууц зэвсэг шиг бүх зүгт цацагдав. Ийм ойрын зайд ийм гинтийн зэвсгийн өмнө
Хуан Янфэн 7 гаслан талхамтай байсан ч бултаж чадсангүй. Хуан Янфэний өрөвдөлтөөр орилов. Яс салах хотхны хилтерхийнүүд түүний мөр хөвлий гуй руу шигдэж цус тал бүртэн цацлаа. Нэг хилтерхий бүр мөрийг нь шууд нэвт цоолжээ. Ли Минь нисэн ирж Хуан Янфэний цээж рүү өшөглөв. Хуан Янфэн дахин нэг удаа цусаар нөлөмж арагшаа шидэгдлээ. Тэр агшин зуурын өшөглөлт тавиргыг нь хугалж түүнийг тасарсан цаасан шууг мэт доош унгав. Зогс. Ли Миньний өшөглөлт Хуан Янфэний нисгтээ зэрэгцэн Шио настан 90 мэт хүрч ирэв. Түүний сууж байсан сандал жинхэнэ их хүчний дэлбэрэлтэнд бут тусэрлээ. Шио настан салхи мэт таадсан дээр гарч түүнд шархацсан Хуан Янфэнийг тосож ав. Тэр дээрөө ханцуунаас эмийн сав гаргаж түүнд шархаханд түрхлээ. Тэр Хуан Янфэний эцгийн хуучны сайн найз. Тиймээс түүнийг харж хамгаалах ёстой. Хуан Янфэн ингэтлээ шархацсан байхад тэр найздаа яаж тайлбарлах вүлээ? Үүнийг тийм төрхсний дараа Шио настан царай бараан Ли Минь рүү ширтэв. Муу жаал ийм залуудаа ингэтлээ хэцгий явах гэж Шио настан ингэж хэлэхдээ үг бүрдээ жинхэнэ их хүч шингээсэн байв. Түүний үг гам бөмбөлөг газар зохих мэт дарамттай сүр хүчтэй сонсогдлоо. Хоучан мастерын дарамттай нүр тулсан Ли Миньний нүдүүлэлийг нарийсв. Тэр дотроо жинхэнэ их хаосын аргаа эргэлдүүлж дарамтыг эсрүүцлээ. Түүний царай 50 хэвээр байв. Та намайг хэрцгий гэж байна. Тэгвэл юу байвал хэрцгий биш гэж сая Хуан Янфэн миний гарыг тас тавчих гэж оролдсон. Би гараа сунгаад хүснээрээ хийлгэх ёстой байсан уу? Хэрв би нударгаар хариу зөвхөлт хийгээгүй гар минь тасарсан бол та Хуан Янфэнийг хэрцгий гэж хэлэх байсан уу? Сайн байна. Чи надтай маргад зүрхэлж байна уу? Шио настан гинэтнийг алхам урагшлав. Түүний биеэс алах хүсэл дүрлзэн гарч ирлээ. Тэр яг олзоо сонгосон бар үсрэхэд бэлэн болж буй мэт аимшигтай санагдаж байлаа. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 46 дугаар анги 2 дээд чанарын өндрүүл. Жирийн хүн бол алах санаатай сүртэйгээр ойртон ирэх барыг харуул гинжээр хүлэгдсэн мэт айсандаа хөшиж орхино. Тэгвэл тэр бараас хавгүй аюултай Шио настан хизээч товтолж мэдхээр ойртож байлаа. Гэвч Шио настны хүч Ли Миньээс хэдэн 100 бүр хэдэн мянга дахин давуу байсан ч Ли Миньний царайнд айц эмээсэн шинж өчүүхэн илэрсэнгүй. Ли Минь шидэж шооны зүүдэн дотор нисэж буй мэргэд хаадыг харж байсан. Тэдгээр эртний наснууд далайн хувааж уулыг бут сохиж чадах байв. Тэдэнтэй харьцуулбал Шио настан готлын улан дарагдсан шоргоолц төдий. Түүнээс гадна Ли Минь өөрөө айсан шоргоолчийг ашиглавал яаж тулааны замын ориглыг илэрхийлэх эрхтэй байх вүлээ? Өөрийн сүр хүч, алах санаа Ли Миньийг дарж чадсангүй гайхын Шио настан баг зэрэг уурлав. Тэр дахин нэг алхам урагшлах гэж байтал гинэт нэгэн сүүдэр гялсхийлээ. Тэр хүн хаанаас ч юм гарч ирсэн сүнс мэт Шио насны өмнөр өнгөрлөө. Шио Фаньё чи баг насны нэгэн шавийг дээрлэхэж гар хүрэх гэж байна уу? Хэ, үнэхээр мастер хүний сүр жавхлан гэдэг чинь энэ байх нэ? Шио насны өстөн мэт Сүн Синфэн түүний урд зоргоороо авирлуулахгүй нь мэдээж. Тэр аль хэдийн Ли Миньний өмнөр зогссон байлаа. Ийм настан урдан зогсоход Ли Минь өөр дээр нь ирж байсан асар их дарамт алуулахыг мэдрэв. Хуан Янфэн дээд тулааны техникээр Ли Минь рүү дайрснаас эхлэн нөхцөл байдал гинт эргэж Ли Минь Хуан Янфэнийг хүн шархтуулж дараа нь 2 настан тайзан дээр гарч ирэх хүртэл бүх зүйл үндэ маш богино хугацаанд болсон. Гэвч тайзан тоо доорх нэр дэвшигчид зочид одоо л босын явдлыг ойлгож эхэлж байлаа. Удалгүй талбай дээр чигээрээ тэр жигтэй шууганаар дүүрв. Энэ Ли Минь бүрэн өөрчлөгдөжээ. Гэвч тэр нэгэн зэрэг Хуан Янфэн болон Шио насныг өдөж орхилоо. Ирээдүйн өдрүүд нь 50 өнгөрөхгүй нь тодорхой. Тэнд байсан хүмүүс ихэнх нь энгийн гаралтай байсан тул Ли Миньд өөрийн эрэхгүй өрөвдөж дэмжих сэтгэл төрж байлаа. Эцэс тэдний гэр бүлийн нөхцөл ойролцоо. Тэдний зарим нь өөрийн үеийнхний дундх авьяастан байсан ч ард нь асар их нөөцтэй язгууртан гэр бүлийн залуустай нүүр тулахад хідэн алдагдал амсаагүй билээ. Сүн Синфэн Ли Миньийг хамгаалж байгааг хараад Шио настан хүүтнэр хамраараа дуурайд өргөн харилцаагаа савлаа. Тэр хүн шархсан Хуан Янфэнийг дагуулan тайзнаас буух гэж байлаа. Яг тэр мөчөд Ли Минь хэлв. Шио настаа түр үлээн үү? Шио настаа хөмсгөө зангидав. Энэ Ли Минь өөрийг нь дууд зүрхэлнэ гэж тэр бодсонгүй. Жирийн нэр дэвшигч 7 гүн ухааны тулааны ордны Хоутын насныг харуул даруйхан айдастай байх ёстой. Гэтэл энэ Ли Минь өөрөө түүнийг дуудан зогсоож байна. Ямар тэнэг зориг вэ? Шио настан хүүтнэр хэлв. Юу хэлэх гэсэн юм? Ли Минь тайвнаар хэлв. Хуан Янфэн бид хоёр халц тулахаас өмнө мөрөө тавьсан.
Хэрэв би ялбал 1-р байрын эрхээ хадгалаад зогсохгүй 2-р байрын шагналал болох алтан могоо улаан үрлийг авна гэж тохирсон. Одоо Шио настан YMF-ыг авч явах гэж байгаа тул шагнал гардуулах үед би тэр үрлийг нь өөрөө авна гэдгээ энд тодорхой хэлмээр байна. Лимин үүнийг одоо хэлсэн нь энэ асуудлыг бүх хүний өмнө бүрэн тодорхой болох хэрэгтэй гэж үзсэнтэй холбоотой. Эс бөгөөс YMF-ыг авчвал тэр шагналыг түүнд өгөхгүй байх магадaltaй. Олон хүний нүднээс далд болсон хойно YMF-ыг алтан могоо улаан үрлийг тийм амархан явуулна гэж байхгүй. YMF-ыг одоо хүртэл ухаан баларцсан хിവэрэд байлаа. Энэ яглагдал түүнийг сэрэхийг хүсэхгүй болтол нь шившгэлсэн. Гэвч Лиминий үгийг сонсоод тэр бараг дахин цусаар бөөлж гიშгав. Алтан могоо улаан үрл ямар ховор ямар үнэтэй вэ? Юэлэ хотын Ван гэр бүл бол эртний язгууртан гэр бүл асар их хөрөнгө гүн ухсаа урт түүхтэй. Гэвч тэдэнд хичнээн их мөнгө хүч байлаач алтан могоо улаан үрл худалдаж авах арга байхгүй. Энэ бол мөнгөөр авдаг зүйл биш. Түүнээс гадна олон жилийн турш YMF-ийн гэр бүлийнхээ олон нөөцийг ашигласан бөгөөд наснуудын зүйл аль хэдийн түүнийг шүүмжлэх болсон. Хэрвээ энэ алтан могоо улаан үрлийг алдвал YMF-ийн хувьд үнэхээр үхлийн цогцолт болно. Үхэл таарна. YMF-ийн дотроо харав. Тэр Лимин рүү илт үзэн ятсан харцаар ширтэв. Гэвч тэр амлалт өгсөн. Олон хүнд сонссон. Ийм олон хүний өмнө хэлсэн үгнээсээ буцна гэдэг боломжгүй. Тэр шүдээ зууж үгээ арайхийн шахан гаргав. Алтан могоо үрл бол чинийх. Чи түүнийг авч чадна гэж найдаа. Шингээх үедээ ямар нэгэн буруу явдал болж судасчин дэлбэрээд өөрөө хэдий хэсэг болчихгүй байгаасаа да. Лимин YMF-ийн үгэнд нуугдсан ил зандлыг сонслоо. Би үнэхээр олон хүнийг өдөж орхижээ. Одоогоор Жуян, Ван Иго, YMF гэд бүгд язууртан гаралтай хүмүүс. Жуян, YMF хоёр бүр авьяастай тулаанчд. Ван Иго бол өөр хэрэг. Өнгөрсөн явдлуудын дараа тэр айсандаа өмдөндөө шээх шахсан баг. Дахин юм хийхээс айн. Харин Жуян, YMF хоёр надтай хамт 7 ухааны тулааны ордонд суралцаж өшөө авах боломж бүрийг хайхан гарцаагүй. Яаж ч бодсон ирээдүйн бэрхшээлүүдийг бүрэн тасалж чадахгүй. Ийм олон хүнийг өдөж орхиод эмхэлж зэгцэлж чадаагүй нь том тохио боллоо. Гэхдээ тэд эхэлж намайг үдсэн. Би бүх доромжлыг залгиж бусдад дуртайгаараа гутаалгаж чадахгүй. Тэгвэл миний тулааны зүрх сүнс илэгдэнэ. Ийм болсон хойно хамгийн чухал зүйл бол аль болох хурдан хүчээ нэмэх. Би Жуяны өрсөлдөгч биш нь тодорхой. Жуян байтугай YMF-ч навыг дутуу үнэлнэ. Азуйтсан. Харин би түүнийг бас дутуу үнэлжээ. Би гоёмсог суврагын 5 дугаар давхарт 2 хэрэгцээ араатан алсан болохоор түүнээс хавгүй хүчтэй гэж бодсон. Гэхдээ түүний ховор эрдэнэс гэр бүлийн тулааны техник нийлбэл хүчин ийм их өснө гэж тооцоолсонгүй. Би түүний ээлд доторх жинхэнэ их хүчний урсгалыг харж чаддаг байсан ч ялалт маань заавал баталгаатай байсангүй. Магадгүй би ч бас ямар нэгэн ховор эрдэнэс судалж авах хэрэгтэй байх. Лими энэ бүхний дотроо бодов. Маргааш тэр 7 ухааны тулааны ордны албан ёсоор орно. Тэгвэл Жуянтай хизээ нэгэн цагт нүүр тулах нь гарцаагүй. Хагас жилийн өмнө Жуян бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны оргилд хүчээр хамгийн авьяастай шавнарын очдог Тэнгэрийн ордонд орсон. Түүний хүч заавал өөрийн онцлогтой байх. Лимин түүнийг дутуу үнэлэхгүй. Шио настан холдон явахыг харсны дараа Си Сэмпэн Лимин рүү гүн харцаар харлаа. Түүний нүдэнд гайхширал үл итгэх өнгө үл мэдэх тодорч байв. Саяын тулаанд хэрүү Лимин ямар нэгэн агуу дээд тулааны техник ашиглан YMF-ыг ялсан бол сүн настан тийм их гайхгүй байх байсан. Гэтэл Лимин ердөө энгийн нудрах хөл ашигласан. Зөвхөн өөрийн биеэрээ тэр YMF-ийн илд доторх могоо мэт жинхэнэ их хүчний яг 7 цуныг онож урсгалыг нь тасалсан. Ингийн тулд гайхалтай хурц дүгнэлт гайхалтай нарийн оновч шаардагдана. Тим хурцтай савлагдаж буй элдний яг өчүүхэн хэсгийг онно гэж нисэж буй сумыг агаарт барихтай адил тэнцүү. Суурь чадвараараа хангалттай сайн бэлтгэл ийм зүйл хийч болно гэж хэлж болох ч Лимин YMF-ийн жинхэнэ хүчний сул талыг яаж авсан ойлгомжгүй. Үүнийг хийхэд маш өндөр сүнсний хүч асар их туршлага хэрэгтэй. Ийм туршлага зөвхөн олон жилийн бодит тулаанаар хөрвүүлэгдэнэ. Гэтэл энэ хүү дөнгөж 15-тай ийм туршлага байх боломжгүй. Тэр тулааны төрөлхийн суутын болов зарим тулаанч тулдаанд суутан байдаг. Зүн совин чөтгөр мэт мэдрэмжээрээ тэр тулааны талбар дээрх ямар ч цоорхойг олж харна. Ямар ч сүр хүчтэй гайхамшигтай тулааны техник тэдний нүдэнд нүх сүвээр дүүрэн харагдана. Ийм хүнтэй тулгуурлал тэд яаж гинэт ойртож ирснийг ойлгохоос өмнө илтэн хэдийн нүүрэн дээр нэрчгсэн байдаг. Ийм хүн үнэхээр аимшигтай. Магадгүй энэ Лимич бас тийм авьяастай болов сони юм.
Сүн насны ингэж бодоод Ли Минь рүү харав. Чи намайг даг. Сүн насны шагнал гардуулах зүг рүү биш өөр чиглэл рүү алхаж байгааг хараад Ли Минь дотроос баг зэрэг эргэлзэв. Ли Минь надтай хамт ир сүнсний явьяасаа хэмжүүл. Гомсог суврагын 5 дугаар давхарт хүрч бас Ван Янфэний ялсан гэж юу? Хөх чулуун хавтангаар шалсан нам гүм өрөөнд Жуян модон багны дээр зогсож байлаа. Тэр цээж нүцгэн бөгөөд дээд бие нь хатуу хүчрхэг булчин тод харагдана. Хажууд нь туранхай хөгшин зарц зогсно. Хэдийгээр тэр баг зэрэг хөгшин сул харагдахч амьсгал нь урт жигд байв. Энэ нь бие бэхжүүлэх төвчний 3 дахь шат, дотор эрхтэн бэхжүүлэх шатанд хүрсний шинж. Жуяны зарц Ван Игогийн зарц хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Учир нь Жу гэр бүл бол эзэн хааны хамаатан. Нөгөө нөлөө нь илүү том. Мөн Жуяны гэр бүл доторх байр суурь өндөр. Түүний хэрэггүй Ван Иготой яаж харьцуулах вүлээ? Жуян Ли Миний шалгалтыг өөрөө ирж үзээгүй ч нөхцөл байдлыг ажиглуулахаар хөгшин зарцаа илгээсэн байлаа. Ли Минь Ван Янфэн хоёрын тулааны дуусмагц хөгшин зарц буцаж ирж болсон бүхнийг Жуянд мэдүүлжээ. Энэ мөн хон гөлөг ийм олон нууц нуусан гэж би бодсонгүй. Бан. Жуян нударгаа зөхөд модон баг нь бутарлаа. Энэ баг нь маш хатуу. Нэгт бат болохын тулд эмэнд дэвтээсэн бөгөөд жирийн модноос хэд дахин тэсвэртэй. Гэсэн ч Жуяны нударганд бутрав. Энэ нь Жуяны нударганы хүч өндөр түвшинд хүрсний шинж байлаа. 4000 жингээс холд авсан. Линсэнтэй харьцуулбал арай дутууч тийм ч хол зөрүүгүй. Ван Янфэн хит бардан байсан. Гэхдээ тэр чадвартай. Миний мэдхээр тэр 9 үнний замын 9 ногоон бичээс бүрдүүлэх төвшөнд хүртэл бэлтгэсэн. Бас 7 гаслан талхам хөдөлгөөний техниктэй. Гэтэл Ли Миньд ялагдсан гэж юу? Ли Минь ямар нэг тулааны техник ашигласан уу? Хөгшин зарц хэлв. Залуу ноёнт нь Ли Минь тулааны техник ашиглаагүй. Зөвхөн нудрах хөлөөр тулцсан. Хөдөлгөөний шулуун суур шинжтэй байсан гоёмсог нүдл огт хэрэглээгүй. Юу? Тэгээд яаж ялсан юм? Жуян итгэж чадсангүй. Энэ хөгшин зарцын хараа муутвал Ли Минь ямар арга хэрэглэснийг бүрэн харж чадсангүй. Гэхдээ тэр Ван овгийн жаалын 9 үнний замыг эвдээд дараа нь дараалсан нүдлэр давуу байдал олсон. Эцэст нь хүртэл амсхийлгүй шахсаар Ван овгийн жаалд өчүүхэн хариу хийх боломж өгөлгүй ялсан. 9 үнний замыг эвдсэн гэж юу? Жуян цочив. Альвай тулааны техникт ашиглаж болох сул тал байдаг. Гэхдээ тэдгээр нь хизээч задруулдгүй туйлын нууцуд. Ли Минь бол Лин овгийн салбар гэр бүлийн залуу. Гарлан жирийн ямар сайн тулааны техник мэдэх боломжгүй. Тэгвэл тэр яаж 9 үнний замыг эвдэх туршлагатай байх вүлээ? Энэ зүуд юм уу? Жуян учрыг нь ойлгож чадсангүй. Тэгтэл хөгшин зарц хэлв. Залуу ноёнтой энэ хөгшин зарц бас нэг зүйлийг анзаарсан. Ли Миний жинхэнэ их хүч маш цэвэр. Тэр бие бэхжүүлэх төвчний 2 дахь шатны жирийн тулаанчтай огт адилгүй. Жуян хариулв. Үүнийг би аль хэдийн анзаарсан. Тийм сонир зүйл биш. Тэр хүү магадгүй ямар нэгэн үнэт материал олж идсэн баг. Дээрээс нь өдөр шөнөгүй шаргуу бэлтгэл хийсэн. Галзуу нохоо хүртэл тэгвэл жаахан амжилт үзүүлж чадна. Азтай учралтай таарсан учраас хүчин гинтч нэг шат өссөн. Гэхдээ түүний авьяас угаасаа хог. Энэ давуу тал айжмаар алга болно. Ийм явдал ховрч Ли Минь ийм азтай учралтай таарсан нь үнэхээр нүдэнд торсон өргөс юм. Жуян айжмаар нударгаа чангалав. Тэр уг нь Ли Минийг огт тоодгүй байв. Түүнийг өөрийн ойд үлдэх эрхтэй хүн гэж боддгүй. Эцэст Ли Минь түүнээс 2 насаар дүү бясалгалч доогоор. Зөвхөн Лань Юнёгийн улмаас л Жуянд энэ Ли Минь тийм их нүдэнд торсон өргөс мэт санагддаг байлаа. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас